Энийг ягд яригээд байгаа юм гэхэлэр нэгдүгürt манай түүхэнд бол Хевчагийн дан гэж. Ерөөсө гол зорилго нь Хевчагуудыг дарах ийм зорилготой дан байсан. Энийг ингээд дэлхийн түүхэнд болохоор ингээд дөрөв хичээд тэгээ ингээд Оросын яриад тэгээ Унгард болсон шаяагуулын дулдааны яриад тэгэл нөө монголчууд гэж ингээд Оросууд хааваа эдрийг бүгдээр ингээд ална гэдэг тохиолдол үгүй бол Унгарууд хааваа гэдээ яваад исэн юм чигээр ингээ ойлгуулчихж байгаа. Бүтнээр нь авч үзэх юм бол энэ бол дэлхийн түүхэнд өнөөхөр давтагдаагүй байлдааны том операц байхгүй. Чи бодлоо чи Казахстаны талаас Будапешт хүртэл энэ том нутаг дэвсгэр дээр 7 жил үргэлжилсэн нэг байлдааны операц. Дотор 4 шаттай. Намайг сайд байхад Булган аймгийн Баяннуур суманд нэг бунхан олсон штэ. Тэгээд тэр бунхныг олцоод одоо нээсний дараа манай эрдэмтэд бол энэ бол юу төрөг хожуу төрөг хоёрын завсар уугрын нэг аймаг их хүчтэй байсан үеийн бунхан байна гэж тогтоогоод тэгээд тэр бунхны ханын зураг одоо ч сүйдэд алан болчих шиг боллоо. Тэр үед бол яаж хамгаалах вэ гэдэг толгойн өвчин бий болсон байхгүй. Бид тэр технологи байдаг. Тэгээд тэр үед ЮНЕСКОгийн ерөнхий захирал Ирина Боккова гэж болгар хүн байсан. Тэгээд би Бокковоготой уулзаад ЮНЕСКОгийн чуулганд очихдоо бунхны тухай ярихгүй нэг ийм бунхан гарсан юм аа. Тэгээд уугрын түүхэнд холбоотой юм байна гэж бид нэр таагаад байгаа. Манай эрдэмтэд тэгж үзэж байгаа гэсэн чинь Боккова тийм үү? Манай Болгаруудын үүсэлтэй холбоотой юм биш үү? ЮНЕСКОгоос төсөл гаргаж өгье гэдэг. Энэ Шниткагийн цикл гэж чивтэр нэг дугаар дээр нэг дурдсан юм. Дулаар л явсан юм гэдэг. Тэгээ энэ Зүүн Азийн мусон биш үү? Зүүн Азийн мусууны хамарсан нутаг одоо яг 13 дугаар зуунд сайхан бороо ховрилдэгтэй одоо монголчуудын хэлээр усан жарган гэдэг нь болоод тэгээ мал унар нь илбэгшээд мал унар нь илбэгшгэлээр хүн өсөөд тэгээд ийм нэгдмэл улс гүрэн бий болох энэ процесс явсан. Гэтэл яасан бэ гэсэн чи одоо энэ бүр тэр үед нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа гэдэг том эрдэмтдийн судалгаанд төрж Шниткагийн циклийн тухай. Тэгээ энэ үед яасан бэ гэсэн чи энэ усан жаргангийн хамарж байгаа одоо тэр их сайхан чигдэг болж байгаа нутаг биш үү? Энэ чинь Манжуурын тал, Монголын их тал, Алтай нуруунаас зүүн тишиг. Алтай нуруунаас баруун тишиг хамраагүй. Тэгэхээр тишиг жоохон гандуу байна гэсэн үг шүү дээ. Сайн бацхан сонсогчдоо Монголын Гигцэн түүх подкаст хийж дугаар хэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Think Forum. Хамгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараа тогтмол угааж, амийнхаалтаа байнга зууж, дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чадран болон анзны шүс угаарай. Think Forum. За өнөөдрийн дугаар өрн зүгийн Хевчагийн дан энэ бас өмнө яригчээс хоёулаа гэхээр одоо баахан шүүмжлэл авдаг. Big 2-ын подкастыг бусад сэдвүүдэд давхцах нь гайгүй. Тухайлбал одоо Сүбэдэ Баатрын Аян дайн гэсэн сэдвтэй. Одоо хоёулаа 100 бараг 20 дугаарлаг өгөх юм. Тэгэхээр юмнууд бол давхцах байх. Гэхдээ энийг ингээд тухайлсан сэдвээр нь бид нар ярилгүй өөр сэдвийн хажуугаар ингээд хальт оруулаад явцсан. Тийм учраас хоёулаа эн чин төрүүлээд түрүү саруудад 3 дугаар дараалаад Алтан улсын дан, Сүн улсын дан хоёрыг ярьлаа шүү дээ. Энд бас огт яригдаагүй шүнгэн даваа энэ гэл энд яригдаад яваад байсан. Гэхдээ ер нь нийтийн дайнаар нь яриггүйсэн. Одоо бол өрн зүгийн буюу Хевчагийн дайныг ярих гэж байна. Нэг дугаар багтахгүй лав 3 болно. 4ч болж магадгүй. Хевчагийн дайн уу? Тий. Яг тэгвэл эн чин үе шатаар нь хувааж үзэх юм бол одоо Булгаруудыг дарсан 1-р шат, зүүн хойд Оросыг дарсан 2-р шат, өмнөд Оросыг дарсан 3-р шат, тэгээ Европ гэд 4 шат байгаа юм. Тэгээ энийг дэлхийн түүхэнд
Гэхдээ бүр энэ балгаар хэсэг нь бүр хайчихна. Альч чи одоо соргуйчиг одоо тойл бичиг мичгэнд аваад үзэх юм бол ингээ 236 онд балгааруудыг дараад гэдэг ингээ дөрөс ганцхан өгүүлбэртэй тэгээ цааш яваад өгч байгаа. Тэг чинь тэнд чинь 2 жил тасралтгүй дэм болж байгаа шүү дээ. Орос руу орохоос өмнө. За тэгээ Оросыг 37 38 оны өвөл зүүн хойд Оросын дараа нь 39 40 онд өмнөд Оросын дараад тэгээд дараа нь 41 онд Унгар, Польш. За тэгээд Молдав орж байгаа шүү дээ. Энийг яг яриад байгаа юм гэхэлэр нэгдүгürt манай түүхэнд бол Хевчагийн дан гэж. Ерөөсөө гол зорилго нь Хевчагуудыг дарах ийм зорилготой дан байсан. Энийг ингээд дэлхийн түүхэнд болохоор ингээд 4 хичээд тэгээ ингээд Оросын яриад тэгээ Унгард болсон шаяагуулын дулдааны яриад тэгэл монголчууд гэж ингээд Оросууд хааваа эдрийг бүгдээр ингээд ална гэдэг тавхилдаал үгүй бол Унгарууд хааваа гэдээ яваад исэн юм чигээр ингээд ойлгуулчихж байгаа. Бүтнээр нь авч үзэх юм бол энэ бол дэлхийн түүхэнд өнөө хэр давтагдаагүй байлдааны том операц байхгүй. Чи бодолтой чи Казахстаны талаас Будапешт хүртэл энэ том нутаг дэвсгэр дээр 7 жил үргэлжилсэн нэг байлдааны операц. Дотор 4 шаттай. Тэгэхээр бидний өвөг дээдс одоо өвөг дээдс гээд ерөнхий хэлээж явах Сүбэдэ Баатар энийг төлөвлөсөн үг шүү дээ. Манхан бол энэ дайнд одоо цэргийн захирагчаар явсан. Тэгэхээр тэр хүний толгойд ийм том төлөвлөлт хийсэн байгаа хөөе. Эн чинь зүгээр нэг сэлмээ суглаад давхид байгаа улсууд биш. Балгаар руу орохдоо ямар бодлоготой орж байгаа юм. Хин энийг эхэлж дарж байгаа, хин энэ болж байгаа зүүн өмнөд Орос руу орж байгаа, өмнөд Орос руу, зүүн хойд Орос руу орж байгаа, өмнөд Орос руу орж байгаа ямар зорилгоор ингэж байгаа юм гэд ингээд аваад үзэх юм бол их том стратегийн том операц байхгүй. Ийм одоо миний мэдхээр дэлхийн түүхэнд ийм том талбарт ийм урт хугацааны операц төлөвлөсөн тийм түүх байхгүй. Одоо бүмдээ Гитлерийн операц бол зөвлөлтөт улсын одоо баруун хилээс Москва хүртэл төлөвлөлөө тэгээд нурсан шүү дээ. За Наполеон бас Оросын баруун хилээс Москва хүртэл төлөвлөлөөд нурсан. Хамгийн хол төлөвлөсөн операцууд гэх юм бол. Ром ч нь бол ингээд зөндөө олон тусдаа дайнууд шүү дээ. Яг одоо ингээд за өстө бүгдээрээ Пэс хүртэл явна гэд төлөвлөсөн юм бол Ромын түүхэнд байхгүй. Грекч байхгүй, Македоны Александр бол эхлээд нэг газрыг эзлээ, тэнд өөрийнхөө улсыг байгуулад хэсэг төвгөнж байгаа цаашаа явж байгаа шүү дээ. Яг энэ Сүбэдэ Баатарын төлөвлөсөн шиг энэ Хевчагийн дан шиг том операц бол угаасаа дэлхийн түүхэнд байхгүй. Нэг төвөөс нэг удирдлагатай, нэг төлөвлөлтөй явсан юм операц байхгүй. Тэгээд тэр дунд амжилттай явсан бүр байхгүй. Булгар гэдэг юм уу, болгар гэдэг юм уу? Булгар. Би энэ зургийг фон дээр тавьдаг нь энэ одоо Болгар Монголын цэргийн хооронд Булгар. Одоогийн татарууд. Тэгээс одоогийн болгар биш үстэй. Одоогийн болгарын хамаатнууд. Юм. Тэгээд энэ зүгээр яг энэ орчин үеийн зураг л да. Тэгэхдээ Болгар Монголын цэргийн хоорондын байлдааныг одоо орчин үеийн зураач ингээд төсөөлж сурсан байна. Аль нь Монгол нь аль нь Болгар нь бүгд багтаа юм байна. Дээр нь хоёулаа хүнд морин зэрэгтэй юм шүү дээ. Тий. Харин тэгээд одоо ингээд би нэг зориуд тавьсан. Энэ дайм бол зүгээр нэг тийм одоо нөгөө кинон дээр гараад байдаг шиг гачин арьсан дээл өмсөд хоорондоо байлдаж байгаа бүдүүлэг гарууд бишээ гэдэг байхгүй. Хоёрдугаарт эдгээр чинь энэ талаас дайрч ирж байгаа нь булгарууд нөгөө тэр тугтай ногоон тугтай энэ чи ислам шиштэй болсон уу яахгүй. Тэгээд тэр туган дээр нь араб ус хэр бичээстэй уустай. Тэгээд одоо энэ хоёрын хооронд баг ялгаа байхгүй хэвчээ. Ер нь бол тэгэхээр зэрэг бид нар бол өөр нь адил төрлийн дайсантай ижил төвшний дайсантайгаа байлдсан хүмүүс л дээ. Тэгээд хоёулаа өнөөдөр яг энэ булгарын хэсгийн нэрээ. Тэгээд тэрийг түүхэнд ерөөсөө гээц би чамд хэлсэн шүү дээ. Ер нь ямар ч ном уншсан
Болгарыг буцахад тэгээд цаашаа Орос руу орлоо л гэсэн ганц өгүүлбэр байдаг гэдэг. Гэтэл энэ дотор чинь их олон жилийн тасралтгүй том дайнууд, их том байлдааны операцууд яг үнэ хэрэг дээр бол гээгдсэн түүх явж байгаа байхгүй. Одоо Рашид Аддины судрын чуулганд шаяа голын тулдааныг дүрсэлж бичгтээ энэ Булгарт болсон тулдаантай эндүүрээд бичсэн байна. Яг тэгвэл нөгөө Монгол цэрэг дайрж ороод Келарийнх нь асрыг унгаагаад өдөргээд бичсэн баг. Келар гэдэг нь Болгарын хааны цол байхгүй. Тэгэхээр зэрэг Рашид Аддин чинь тэрнээс хойш олон жилийн дараа бичиж байгаа юм шүү дээ. Тийм учраас мань хүний толгой эргээд тэгээд энэ Булгарт болсон тулдааныг шаяа гол руу шилжүүлээд шаяа гол дээр юм болсон гэд бичсэн тийм харагддаг. Эндүүрлөө байсан гэж. Тэгэхээр зэрэг шаяа голд тэнцэх хэмжээний тулдаан болсон гэсэн үг. Рашид Аддин хүртэл эндүүрж бичнэ гэхээр ийм сонин түүхтэй л хүмүүс л дээ. Булгаар гэдэг чинь ямар үнд сухсаатаа тийм хүчрхэг этгээдүүд байсан гэсэн үг. Ер нь бол одоо тэр хавьдаа тухайн үедээ бол хамгийн хүчрхэг улсуудын нэг. Хоёлаа энэ Болгарын нүүдлийн зургийг харъя л та. Энэ одоогийн эрдэмтэд энэ Болгарууд гэдэг хаашаага хизээ хаанаас ирээд хаашаа алга болсон бэ гэдгийг харуулж байгаа зураг юм байна. Одоо энэ өөрсдийнх нь их нутаг гэх юм бол одоо энэ баруун алтай уулнаас цаашаага. Энэ одоо юу юм да? Энэ бол энэ талд нь Шинжаан байгаа шүү дээ. Энд Шинжаан байгаа. Ингээд энэ нөгөө хоёр мөрний хөндий амуудаар ясэр дээр хоёрын үзүүдэр баг одоогийн Афганистан нутаг байхгүй. Бүр анхны нутаг нь гэж ярил. Эндээс нүүж ирсэн хүмүүс тэгээд нүүгээд хэсэг энэ Каспийн тэнгисийн зүүн эрэгт сууршиж байгаад тэгээд дараа нь энд одоо их Булгар гэдэг улсыг байгуулсан түүхтэй. Энэ их Булгар гэдэг улс бол тухайн үедээ юуны хүннүү гүрэн одоо баруун Европт байгуулагдсан хүннүү гүрний нэг хэсэг байжгаад тэгээд дараа нь хүннүүнэр нурна штэ. Хүннүү улс сөнөд алга болоход энд их Булгар гэдэг улс байгуулагдсан юм түүхтэй юм л да. Тэгээд энэ их Булгар гэдэг улс маань сүүлдээ хазааруудад буцхагдаад задарсан юм түүхтэй. Гэхдээ бид нэг Булгар гэдэг үгээс нь болоод одоогийн Болгар улс руу тусгаж ойлгоод байгаа байхгүй. Ер нь бол энэ үедээ Булгар нэртэй байгаагүй юм шиг л. Энийг байгуулагдсан үндэстнүүдийг бол Кутрийн уйгурууд, Унуу уйгурууд гэж бичээд байгаа. Утрийн уйгур, Кутрийн уйгур, Унуу уйгур гэж. Тэгэхээр эдгээр уйгур гаралтай байх маш их тийм бас магадaltaй гэж үздэг. Би чамдыг сони юм ярих уу? Намайг сайд байхад Булган аймгийн Баяннуур суманд нэг бунхан олсон штэ. Тэгээд тэр бунхныг олцоод одоо нээсний дараа манай эрдэмтэд бол энэ бол юу төрөг хожуу төрөг хоёрын завсар уйгурын нэг аймаг их хүчтэй байсан үеийн бунхан байна гэж тогтоогоод тэгээд тэр бунхны хааны зураг одоо ч сүйдэд алга болчих шиг боллоо. Тэр үед бол яаж хамгаалах вэ гэдэг толгойн өвчин бий болсон байхгүй. Бид тэр технологи байдгүй. Тэгээд тэр үед ЮНЕСКОгийн ерөнхий захирал Ирина Боккова гэж Болгар хүн байсан. Тэгээд би Бокковоготой уулзаад ЮНЕСКОгийн чуулганд очихдоо бунхны тухай ярихгүй нэг ийм бунхан гарсан юм аа. Тэгээд уйгурын түүхэнд холбоотой юм байна гэж бид нэр таагаад байгаа. Манай эрдэмтэд тэгж үзэж байгаа гэсэн чинь Боккового тийм үү? Манай Болгаруудын үүсэлтэй холбоотой юм биш үү? ЮНЕСКО-гоос төсөл гаргаж өгье гэдэг. Тэгээд төсөл гаргаад Монакогийн одоо санхүүжилт тэн дээр нэмэгдэж ороод тэгээд тэр зурагтай холбоотой нэг төсөл хэрэгжсэн. Юу байгаагүй. Нөгөө харамсалтай нөгөө Европч ч гэсэн тэр технологи байхгүй. Ер нь тэр технологи бол гэтэл байдаг гэсэн. Бид нар хэдүүдээс авч чадаагүй л дээ. Гэхдээ тэнд Бокковогон реакц надад их сонирхсан гэсэн. Тэгэхээр энэ уйгурууд энэ одоо энэ их Булгар гэдэг улсыг үндэслсэн аймагуд бол тэр Кутрийн уйгур, Унуу уйгур гэдэг гурван аймаг байдаг. Тэгээд эднийг бол яг Фин уйгурын бүлэгт оруулж тооцдог юм байсан. Тэгээд энэ дараа нь
хазааруудад бут цохигдоод тэгээд дараа нь энэ балгаарууд хэд хуваагдаж салсан. Тэгээд нэг хэсэг нь бол ийшээ ижил мөрөн лөө одоо тэр ижил мөрний балгаарууд гэдэг хамгийн дээд хэсэг байна үстэй. Одоо манайхны байлдах гэдэг чи энэ нөхдөд. Тий. Зарим хэсэг нь бол хаан аспарахын удирдлагаар Дунай руу нүгэд тэгээд тэр одоогийн балгаарт байсан славян үндэстнүүдтэй холилдоод тэр нь одоогийн балгаарууд. За нэг хэсэг нөхдүүд нь энэ Кавказын нуруунд үлдээд тэр нь одоо Кабардин балгаарууд. Одоо Оросын холбооны улсын бүрэлдэхүүнд байдаг. Нэг хэсэг нь бүр Монгорын нутг руу нүгээд тэр Паноны балгаарууд гээд тэгээ бүр цаашаага Итали руу нүгээд Сардин, Сицили руу нүгээд ингэж явсан үндэстэн л дээ. Нүүдэлч юм шүү дээ. Нүүдэлч. Тэгээ яг манайтай адилхан сая цэргүүдийн хараа бас бидрээс ерөөс ялгахдах юм байхгүй юм. Тэгээд энэ эдгээр чинь энэ үед исламын шашинтай болчихж байгаа юм. Шалтгаан юу юм гэхэлэр нөгөө дарлаад байсан хазаарууд нь евдээ шашинтай. Тэгэхээр тэднэрээс өөр шашинтай болж. Тийм учраас эдгээр исламын шашин авсан улсууд л та. Тэгээд тэр ижил мөрний орчимд очиж ингэж төвлөрч улс болж байгуулагдсан юм хүмүүс юм байна. Энэ хуучин их булгаар гэдэг чинь одоогийн Туркийн газар нутг юм шүү. Одоогийн энэ бол энэ юу шүү дээ хар тэнгис. Энэ Азовын тэнгис. Тэр хаана юм? Тэгэхээр зэрэг энэ одоо яг энэ чинь тайм болоод байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ нутагт байсан хүмүүс гэж ойлгож болно л доо. Энэ ч нэг 5 ах дүү байжгаад Кубрат хааны 5 хүү гэж байж байгаа. Тэгээд буцхагдсан гутаа 5 тишээ балгааруудаа авч нүүсэн. Ийм төвхтэй ахгүй. Тэгээд ийшээ аспарах нь яваад энэ бүр нэрүүдийг бичсэн байна. Нэг гээд энэ балгаарт ирснүүд нь аспарахын балгаарууд, хоёр нь одоо тэр грект очиж сууршдаг нь Куберийн балгаарууд, Италид очиж сууршдаг нь Альчекийн балгаарууд, энэ Унгарт очиж сууршсан нь Паноных, тэгээд ийшиг ижил мөрөлөө очиж суурсан Катрак хааны балгаарууд гэж. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Монголчууд юм л зогтож нүүж идэг нөхдүүд байна. Нүүдэлчдийн зан юм шүү. Ер нь бол тийм ээ ер нь аюулгүй газар руугаа нүнэл гэсэн үг шүү дээ. Энэ одоо Болгар цэргийг эрдэмтэд төсөөлж ингэж сэргээсэн байгаа. Булгар цэрэг. Болгар гэд тэр холилдод энэ л да Булгар. Бид нар бол шинжлэх ухааны нэршлэр бол Булгар. Энэ одоо ер нь туйлын ялгахдахгүй нөхөр явж байгаа юм шүү дээ. Энэ нь Монгол цэргээс тий тоног хэрэгсэл эдэлж байгаа хэрглэж байгаа. Тий адилхан нүүдэлчд гэсэн үг байхгүй. Тэгэхдээ биднээс ялгаатай нь эдгээр чи хагас нүүдэлчд болоод ижил мөрний ирэг дээр одоо хэд хэдэн том хотууд байгуулсан Биляр гэдэг одоо Оросын их сурвалжуудад бол Авга хот гэж нэрлэгддэг. Нийслэл нь Биляр. Тэгээ Биляраас гадна Булгар хэд хэдэн хотууд. Тэрний шалтгаан юу юм гэхлээр ижил мөрнөр явдаг худалдаан дээр очиж суудсан байхгүй энэ чинь. Тэгэхээр тэр том худалдааны зам одоо энэ Оросын түүхэнд 2 том худалдааны зам яриад байгаа ш. Нэг нь ингээд Балтийн тэнгисээр орж ирээд тэгээд ижил мөрөн рүү яваад ижил мөрнөөр явж байгаа Каспийн тэнгис ороод цаашаага Перс Иран руу очдог зам. Нэг нь болохоор зэрэг Варяг Варабы гэж Варягаас араб орох зам гэж. Нөгөөх нь наашаага Днепр рүү эргээд тэгээд хар тэнгис рүү ирээд Константинополь руу ордог зам. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол бас нэлийн хүчрхэг ийм үндэстэн байсан байгаа. Тэгээд 13 дугаар зуунд монголчуудыг дайрахад мэдээж дахиад улс төр эдийн засгийн тогтолцооны хувьд бас нэлийн том таны хэлээд байгаа их булгар гэдэг нь байхгүй болчихж байгаа юм шүү. Хуучин их бол. Хуучин гэхийг бодоход шинэ их булгар гэж бас дахиад байгуулагдсан байх нь тий хаансан. Гэхдээ одоо шинэ булгар гэдэг нь одоогийн болгар. Энэ булгарууд чинь манай мэдлэлд ороод татарууд болоод хөвөрсөн хүмүүс. Одоо энэ Татарстан чинь эднэр штэ.
Тий. Тэр үедээ болгар нэртэй байсан байхгүй. Тэгэхээр хоёулаа тэрлүү өрхийн тулд ер нь бол Хевчагийн дайны эхний 1-р шат гэдэг бол гол хүчрхэг дайсан болгар болохоос биш ганцхан болгар биш. Тэгэхээр зэрэг ягаад энэ хэсэг рүү дай явсан гэдгийг бас тайлбарлах хэрэгтэй болох гэдэг. Яг гэвэл энэ чинь 1221 онд Чивдэр уртталт нь Сүгэдэ Баатарын тухай ярьж ирсэн. Чингис хаан дөрвөн тийшин зэрэг мөрдүүлсэн. Тэр нь ингээд торгоны замын дөрвөн маршрут байна гэд яриадсэн шүү дээ. Тэгээд энэ Зэвсүгэдэ хоёр бол баруун маршрутаар хин дөрбөө тогшин бол энтгэг орох зам руу Кашмир гэж байгаа тий. За хин Чормаган Араб орох зам, Багдад орох зам буюу Араб орох зам гэдэг юм. Ингээд хэд маршрутаар зэрэг мордуулсан гэдэг. Тэгээд тэн дээр Зэвсүгэдэ хоёрыг мордоход та нарын хүрх үндэснүүд гэж жагсаагаад хэлээд байгаа байхгүй. Чингис хаан. Тэгээд тэнд чинь Ханлин, Хевчаг, Башкир, Орос, Аас, Саксын, Болгар, Черкес, Унгар 12 үндэстэн нэрлэж байгаа. Тэгээд тэр хоёр чинь 1221-ээс 23 оны хооронд тэр алдартай аян дайнаа хийгээд буцаж ирсэн шүү дээ. Тэгээд буцаж явах замдаа Болгарын хаанд бут цохиулсан ч юм уу, цохиулаагүй ч юм уу гэд хоёлаа 40 дугаараар тэр ярьсан тий. Тэгэхээр зэрэг энэ баруун тийшээ явах энэ монголчуудын одоо юу гэх юм байлдааны төлөвлөгөө бол тэр үе зохиогдсон юм байна гэж. 1223 онд түрүүчийн ангиуд нь яваад ямар дайсан байдгийг эндээ байлдах уу бүгдийг ингээд судлаа тооцоод ингээд хүрээд ирсэн байж таа. Тэгээд дараа нь 1235 онд одоо Монголд болж байгаа их хуралдаагаар Хевчагийн дайныг хийнэ гэдэг шийд гаргаад явсан тэр манай түүхэн бичээд бүр татцсан. Гэтэл энэний чинь хооронд гэх юм болж байгаа. Тэрийг бид нар мэдэхгүй байгаа. Тэрийг ерөөсөө судалдаггүй, нэг олигтой судалдаггүй. Жишээлбэл одоо юу энэ чинь 1225 онд Зүвч хаан нас орж байгаа шүү дээ. Зүвчийг нас орохын урд хоёлаа 400 дугаард дээр ирчихсэн. Зүвчд ингээд Хевчагийн тал дэштэй Хевчагийг өгөөд энээс цааш чиний морины туурай өрөх газар чинийхээ гээд гэрээсэлцсэн юм аа гэж тэ. Тийм болохоор зэрэг энэ Болгар одоо энэ Каспийн тэнгис ижил мөрөн хавчин ер нь Чингис хааны гэрээслэлээр Зүвчийн улсын нэг хэсэг байхгүй. Тийм учраас Зүвчийнхэн ийшээгээ ер нь 23 оноос хойш бол 35 он хүртэл байнгын байлдан хийж ирсэн. Тэр нь тэмдэглэгдээгүй. Яг гэвэл тэр хооронд чинь бид нар чинь өөр дайнтай байлаа шүү дээ. Алтан улсын эсрэг дайн 34 он хүртэл явлаа тий. Тэгээд Чингис хаан чинь нэг хэсэг дангатыг дарна. 80 жумаа ажилтай юу тий. Тэгээд энэ юунд Хевчагийн талд болохоор цөөхөн зэрэг үлдсэн. Хөхтэй сүнтэй гэж хоёр жинжин эхлээд одоо тэр зэргийг авч үлдсэн байгаа. Тэгээд тэр хөхтэй сүнтэй хоёр бол хэд хэдэн удаагийн дайс. Болгарууд руу нэг хоёрч дайрч үзсэн. Каспийн тэнгисийн иргэдэг Саксинууд руу дайрч үзсэн. Тэр жоохон бүтлгүй болсон ч гэдэг юм уу. Ийм үйл явдлууд ер нь 35 он хүртэл бол явсан. Тэрийг бид нар мэдэхгүй байгаа. Хоёрдугаарт нөгөө Сүбэдэ Баатар чинь Зүвчийн улсыг байгуулахад их үүрэг гүйцэтгсэн гэдэг хоёлаа тэр дугаар дээр ярьж ирсэн. Ер нь Зүвчийн улсыг төвхнүүлж өгсөн хүн бол бараг Сүбэдэ Баатар шүү гэж. Тэгэхээр Сүбэдэ Баатар чинь Зүвчийн улсад байхдаа мань хүн чинь хаажимдаа тэр хавьд байсан Монголыг дагаар орсон Хевчаг Ханлин аймагуудаас цэрэг татаад тэгээд тэр хавьд чинь тэр цэргийн хүчээр байлдааны үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа юм л да. Гэхдээ 1229 онд одоо евро хийсэн Саксын лөө хийсэн довтлогоо энтриг бол одоо яг нэг тийм бүтэн аяндаа гэж үзэж болохгүй. Цөөхөн зэрэгтэй ер нь нэг түмэн зэрэг хүрх юм уу? Зарим их сурвалжлаар 3 түм гэж ütсэн байх юм байл. Би бол 3 түм яваагүй байх гэж бодож байна. 3 түмэн зэрэгтэй гэж тэр чиглэлд гаргах одоо юу боломж Монгол улсад байгаагүй 1229 он гэдэг чинь Алтан улстай эд байлдаж исэн үе. Ер нь их сэргийн үеч Алтан улсад очсон Сүгэдэ хаан чинь хаан суугаад
гаргаж байгаа шийдвэрийн нэг нь Алтан улсын дайныхаа идэвхжүүлнэ гэдэг шийдвэр гаргацсан шүү дээ. Тэгэхээр зэрэг цэргийн хүчний хийх тийш явж ирсэн. Ийм үе байна. Тэгээд яг 1235 онд ийшээгээ дайрах болов гэдэг асуудал гарна. За хэд хэдэн шалтгаан байна. За нэгдүгээрт мэдээж 34 онд Алтан улсыг сөнөөж одоо нэг мөсөн дуусгасан. Тэгэхээр зэрэг өмнө зүгийн том дайн дуусчихж штэ. Тэгэхээр зэрэг одоо баруун зүг рүү анхаарал хандуулах болсон. Өөрөөр цэргийн хүч чинь сулраад гараад ирж байна. Нэг тийм том ажил. Яг мэдээж чиглэл бол баруун зүг рүү байж болно, баруун урагшаа байж болно тийм үү? Одоо Перс Иран руу. Гэхдээ Перс Иран руу хүрэхийн тулд эхлээ чи наадталтанд завсарт нь байгаа тэр Болгар, Саксын, одоо Ватяг, Эрзя, Мокша, Буртас гэд бахан үндэстнүүд байгаа шүү дээ. Тэднээс бүгд ингэн Башкир тий. Тэр хэдийг бүгд ингэн дарж авах хэрэгтэй байна. Тэгжээ чи цаашаа явна шүү дээ. Тийм учраас энэ дайн зарлагдсан болт юм шиг. Хоёрдугаарт энэ бол миний таамаг шүү. Бас нэг онол дэвшүүлчмээр санагдаад байгаа. Монголын улс очинд бичснээр бол өгөөдөө хаан цагаад ахын хэлснээр гэж зарлиг болгоод байгаа. Тэ. Тэгэхээр зэрэг өгөөдөө бол ер нь зөвчийнхнийг нэг хүчрхэгжүүл цаашаага одоо тийм олон улс эзлүүлээ да гэдэг бодол ер нь байхгүй. Жохон хойшлуулсыг гэдэггүй байж л да энэ Алтан улсын дайн гэдэг ингээд байгаа хүн юм уу гэж харагдаад байгаа. Алтан улсын дайн дуусангууд цагаад энэ дайныг хийя. Тэ? Одоо энэ чинь аавын гэрээс байна шүү дээ. Ийм үндэстэн одоо дарж авах шүү гэсэн аавын гэрээс байна шүү дээ гэдэг өгөөдөг шахсан болтой юм шиг. Зөвчийн нүуд нас орсон учраас одоо цагаатаа өгөөдөд нөлөөлнө шүү дээ. Цагаатаа яагаад гэж байгаа гэдэг бас асуудал. Би бол энэ дан хэлж байхад тэр чинь нөгөө цаашаага баруун зүг рүү дайраад ирэхээр эзэлсэн газрыг ягаад зөвчийнхэн дангаараа авах хэвтэй. Цагаатайхан бас аав шүү дээ. Цагаатай чинь цагаатай улс гээд тэгээ хоёр мөрний хүндэд Амудар Ясир дээр яг голыг тэгээд Монголстантыг эзэгэнсэн улс үн. Тэгэхээр тэд нар чинь бас баруун тишгээ тэлнэ шүү дээ. Тийм болохоор зэрэг ийм бодлоор цагаатай ирнэ өгдөг. Одоо энэ дайнд морд ёо гэсэн ийм одоо энэ нуус товчон дээр бүр яг бичсэн байгаа юм л да. Урд умард тийш ханилан Кипчак, Башкир, Орос, Осет, Саксын, Унгар, Кашмир, Черкес, Болгар, Рарл улс иргэн хүртэл ижил ураал устай мөрнүүдийг гитлэн Магаас Киев тэргүүтээ хот болгод руу цэргэлэн мордсон Сүбэдэ Баатартай тэдгээр газрын иргэн хориглон байлдаж байдал бэрх болсон тул гэж. Тэгэхээр Сүбэдэ Баатарын эхний байлдаан бол амжилтгүй болж байна гэж цагаатаа хэлж штэ. Байдал бэрх болсон тул гэж. Сүбэдэн эзэг болгон Бат бүрийг үеиг мөнх тэргүүтээ олон хөвүүдийг мордуулъя гэж. Тэгээд өгөөдөө хаан эдгээр аяндаа мордсон бүх хөвүүдийг Бат ахалтгаа гэж зарлиг болгов. Голын улсаас гарсан хүмүүсийг гүйг ахалтгаа гэж. Өөрөлдөө язгуурын Монгол улсаас гарсан Монгол зэргийг гүйг ахалж байгаа. Бат бол нийтэд нь захирж байгаа хүн гэж. Тэгээд эдгээр аяндаа мордох хүмүүст улс мэдэн захирах хөвүүд бол бас хөвүүдийн уган хөвнийг мордуулаа. За улс мэдэн захирахгүй хөвүүд төмний мянганы 100-ны 10-ны ноёд олон хэн болгон хөвүүдийн хаахыг аяндаа мордуулаа. Тэгээд охид хүргэж гисэн хөвүүдийн хаахыг аяндаа мордуултугай гэж ингэж хэлсэн байна. Тийм учраас энэ дайныг Хевчагийн дайн гэж нэрлэдэг боловч нөгөө талаас Ахмад хөвүүдийн дайн дандаа айлын ахмадууд явж шээ. Хоёрдугаарт нь бол хан хөвүүдийн дайн гэж нэрлэдэг. Яг тэгвэл энд мордсон 13 хан хүү байна. Бүгд одоо хан хөвүүд. Энд ч одоо за Бат зөвчийн хөвүүдээс чинь Бат, Орд эзэн, Шибан, Тангууд, Бэрх 5 хөвүүд мордож байгаа. Өгөөдөн хөвүүдээс Гүйэг, Хадан, Цагаадан хөвүүдээс Байдар, Бүрий, Тулан хөвүүдээс Мөнх, Бүжиг, Чингис хааны отхон хүү Хүлгэн, Илжигдээ ноёны хүү Аргасум гэдэг ийм олон хан хөвүүд мордож байгаа юм л да.
их ач холбогдол өгж гин гэсэн үг эсвэл өөр зорилго. Маш их ач холбогдол өгж гин гэсэн үг. Нөгөө талаас эн чинь ер нь бол эхлэхдээ зөвчий цагаатай удмынхны нутгийг тэлэх дан явж штэ. Ер нь бол энэ цагаатайхын өгүүлснийг гээд ингэж байгаа. Сүбэдэн гизэг болгон хөвүүдийнхээ ах бүрийг аян дайнд мордуулна муу. Хөвүүдийн ах нь аян дайнд мордуус цэрэг олон гарнаа. Цэрэг олон болгоос царай цогтой сүр хүчтэй яв юу. Тэртээ чандад бүүд айсан олон харь хүмүүс буюу тэрхүү алс холын аян замын үзүүртүүд эдгээр байлдан дагуулахад хэцүү иргэн уурлан хэлгэнвээс өөрийнхөө мэсэнд өөрийгөө хорлож мэдэх мэс хурцтай хүмүүс гэгдэм өдр гэж. Тэрийг амаргүй аяндаа мордноо. Тийм болохоор юу вэ? Тэгээд Ахмад өвүүд гэхээр Ахмад өвүүдийг дагаж мордож байгаа цэргүүд нь олон болно. Энэ маш ойлгомжтой тайлбарлаад байгаа хгүй нуус тавьж байна. Яах гэж тэр олон юу яаж байгаа юм гэж. Нөгөө талаас эн чинь нөгөө нэг ач нарын одоо юу жанжистай академийн сургалтанд суулгаж шít. Одоо ингээд цаашаа олон дайнд явна. Сүбэдэ гэдэг амар том багштай. Тэгээд нөгөөдөл өөрөөсөө зэргийг удирдаад тэгээд энэ ч бас их том юм болж байгаа. Тэгээ хоёулаа хаадын тогтоом гэсэн дугаар дээр сүүлдээ энэ дайн цуг явсан залуучууд чинь хоорондын үерхэл бий болоод цэргийн үерхэл нь зааштай хаан ширээний одоо тоглоомонд нөлөөлж эхэлсэн гэдэг ингэж ярьж ирсэн. Тэр бол өнөөдрийн сэдэв биш юм. Гэхдээ ийм сонин үйл явцыг энд эхлүүлсэн юм л да. Тэгээ яг хоёулаа балгаар бид нар нөгөө ингэж одоо гол байлдсан одоо дайсан булгаарууд байсан болохоор бид нар энэ булгаарын дайныг гэж яриад байгаа юм л да. Энэ одоо тэр дай эхлэхээс өмнө болсон байлдаа байна. 1229-с 1230 оны хооронд Сүбэдэ жинжин удирдаад энэ одоо Каспийн тэнгис байгаа шүү дээ тий. Каспийн тэнгисийн баруун хойд ирэг дээр байсан саксинуудыг одоо буцхоод алаануудыг буцхоод ингээд Кавказ руу хөөж байгаа. Нөгөөх нь бол ийшээ Болгар руу. Тэгээ энд Болгарын хаадыг явуулж исэн бодлогыг бас бид нар юу бодох гэсэн байна. Булгарууд бол 1223 онд Зевс үедээ хоёрын цэрэгтэй байлдаад за эрт орой нэгэн цагт эргэж ирнэ гэдгийг ойлгоод үлдсэн хүмүүс. Тийм учраас эдгээр чи энэ нэг бэхлэлтийн шугам хийсэн байгаа. Бүрийн бэхлэлтийн шугам хийсэн байгаа. За цагаан хэрэм гэж хэлэхэд хаашаа юм. Гэхдээ ингээд нэлээд тийм өргөн тийм модон бэхлэлтийн урт шугам хийсэн байгаа. Хоёрдугаарт эн чинь эргэн тойрны овг аймагуудтайгаа одоо харилцаагаа өргөжүүлж эхэлж байгаа. Тийм учраас саксинууд руу дайрахад Болгарын зэрэг очиж туслаад байгаа байхгүй. Энэ Оросуудтай байнгын толхилцоонтой байсан. Ялангуяа Сүүслийн Ван Тулстыг толхилцоонтой байсан хүмүүс. Тэр үл яг нөгөө ижил мөрнөр явж байгаа худалдааны замаас болж байгаа мөргөлдөөн л дөө. Тэгээ тэр толхилцооноо хүртэл Сүүслийн Ван Тулстай зохицуулаад тэгээ за одоо юу ядгүй маа гэхэд дайсан дайраад ирэхэд тус болдгүй маа гэхэд араас хутгалаад байхгүй болгох. Арга хэмжээ авсан байна. Тэгээд эдгээр чинь башкируудтай нэлээд хилцээ хийсэн байна. Тэгээд ийм учраас одоо 35 он хүртэл нөгөө Монголд болсон хар хоринд болсон гэж зарим нь бичдэг, зарим нь 75 оны хуралдаан гэж хуралдаа гэж. Тэр 75 оны хуралдаа хүртэл бол энэ хавьд болж байгаа байлдааны үйл ажиллагаа яг цэргийн цөөнөөс болоод янз бүрийн амжилттай юр нь бол одоо ижил мөрөн хүртлэх нутгийг эзэлж чадахгүй. Тэгэл нэг дайрж ороод буцаж гараад уулгалт хийгээл ингээд байгаад исэн дүр зурагтай байсан бол 35 онд 75 оны хуралтай гарсан шийдвэрийн дагуу тэр бүх Ахмад хаан хөвүүдийг өдөртүүлсэн цэрэг мартуулаад тэгээ энэ цэрэг чинь эхлээд энэ Болгар руу очихгүй байгаа шүү дээ. Эхлээд саксинуудыг буцах гэж байгаа. Өөрөөр хэлбэл холбоотон байж болцсохгүй улсуудыг эхэлж буцах. Хоёрдугаарт энд чинь нөгөө хевчакууд, баруун хевчакууд байгаад байгаа байхгүй. Баруун хевчакуудын хаан Бачман гэж хаан байгаа. Тэр Монголын хэсэр бүсэж байлдсан хүмүүсэлтэй хүн л дээ.
Тэгээ тэрний эсрэг гол тулдаануудыг тэнд бол мөнх цэрэг захирч очиод мөнх бүжиг хоёр. Тэгээд Бачманыг барьж авсан. Энэ яг ижил мөрний энэ юун дээр доод урсгал дээр. Зарим тэр их сурвалжууд дээр бичснийг унших юм бол 200 сонгоц хийж очиж барьсан гэж бичсэн баг. Тэр нь яагаад гэсэн гэхээр Бачман цогдоод өгдөд ирэхээр энэ чинь нэг юм арал шиг юмнууд болчихж байгаа шүү дээ. Энэ чинь дельта юм чинь. Ижил мөрний дельт. Тэдний тийм арал шиг юм дээр гараад бэхлээ суудсан. Тэгэхээр нөгөө мөртөө зэрэг очиход хэцүү болно шүү дээ. Тэгээд улсын онгоц сурагдсан юм шиг. Тэгэж 200 онгоц хийж ятсан гэдэг. Энд бол бас чамгүй хүч зарсан байгаа шүү. Тэгээд дэрийг бид нар нөгөө их судалдаггүй болохоор мэддэггүй. Тэгээд мөнх Бачманыг барьж аваад бүчигт өгöd бүчиг чи надхайгаа шийдгээд гэсэн бүчиг нь цаацсан бил. Ийм үйл явдлууд эхлээд болж байгаа. Тэгээд тэрний дараа энэ Монгол цэрэг юу ижил мөрний булгаарууд руу дайрч орж байгаа. Өөрөлдвөл гол холбоотон байж болох улсууд юм. Тэр хооронд чинь бас Сүбэдэбаатар башкируудыг талын нийлсүүлээд авчиж байгаа. Энэ нөгөө Монголын довтлогооны тухай бичсэн Унгарын лам Рогеригийн тухай хөлөө ярьжсэн Баслангийн дуулал гэдэг ном бичсэн. Тэр нөхөр чинь нөгөө Унгар ч өөрийнхөө бүр их нутгийг хайдаг байсан байхгүй. Тэгээд энэ башкируудыг манай Удан байна гэж үзээд одоо тэр их мажар гэдэг нь тэнд байсан юм байна гэж үзээд тэгээд тийшээ явсан лам байхгүй тэрнийг олж ирнэ гэдэг. Гэхдээ тэр ламын бичснээр тэр үед энэ башкируудтай орчуулагчгүй ойлголцож болж исэн гэхийг бодоход тэр бас нэг үндэслэлтэй юм шиг байгаа юм л да. Үндэслэлгүйч биш. Энэ юутай байсан шүү. Тэгээд тэр башкирт очиход Монголын хааны ээлжийн тэр тэнд явж исэн гэж одоо Рогери лам бичиж үлдээсэн баг. Тэгэхээр башкирууд бол үндсэндээ хоёр хуваачиж байгаа байхгүй. Башкиртай бол манайхын эхлээд байлдад бол амжилтыг нэг олоогүй. Яг л энэ чинь Уулын аймаг. Уулын аймагт талын борон зэрэг байлдад амжилт олно гэдэг магадлал их хүнд. Хөөдөө тэр тухай ярьсан шүү дээ. Модрогоор алгуулчихар тэгээд яач болохгүй. Бид нар чинь хээр тал дээр амар том маневр хийж байлддаг болсод уулан дотор хүмүүс ороод алгуулчихар тэгээд хэцүү болчиход байдаг байсан. Тэгээд Сүбэдэбаатар бол башкирт бол нөхөр дипломат үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл манай дороо манай нэг дагаа тэгээд хэдүүлээ цөмөрө баруун зүгөр гэдэг юм ярьсан юм шиг байна. Яг тэгж юм гэхэлэр Хевчагийн ноёдуудыг ер нь дагснаас бусдын бол бүгдийг цаазлал Монгол ноён тавиад байгаа шүү дээ. Тэгжээж энэ одоо энэ казахуудын дунд чинь жадлаар малаар бахан Монгол аймаг үүсчихэд байгаа. Нөгөө онцлог юу дагж ирсэн, онцлогдсон, дарагдсан аймагуудын толгой төрөл Монгол ноён тавиал. Чи тэр үед байсан бол бас нэг аймаг толголоо. Тэгээд одоо Мегмар сүрэн гэдэг аймаг үүссэн байна. Тэр шиг ийм болж ирсэн шиг байна. Зарим башкирууд нь бол балгааруудад дэмжиж гэдэг балгааруудын талд орсон. Ийм талтай байгаад байгаа. Тийм учраас ер нь Сүбэдэбаатарын явуулсан тэр дипломат үйл ажиллагааг бид нэг сайн судлаагүй мэдэхгүй байгаа. Тэр үед чинь мордванууд чинь манайхан 2 хувагаад авч байгаа шүү дээ. Тэгээд нөгөөдүүд нь 2 хуваагдаад нэг хэсэг нь Могшаа гэдэг нэртэй болоод нөгөөдүүд нь Эрзя гэдэг нэртэй болоод Эрзя нөлөө Могшаа нөлөө бидний гадагсан аймагуд нь нөгөөдүүд нь бол биднийхээ эсрэг байлдсан аймагуд нь болж хувирсан байх чинь бүр бүхэлдээ аймаг ингээ 2 тусдаа үндэстэн болтол уухад тавьдсан байхгүй нөхдүүд. Тэгээд дараа нь тэр Унгар Монголууд дайрж ороход чинь Европын их сурвалжуудад бичиж байгаа шүү дээ. Хамгийн дөрөнд нь Могшаанууд явж байна гэдэг. Мордванаар явж байна амар аргис хүмүүс байна гэдэг. Тэгж бичиж байгаа шүү. Тэгээд тэр чинь бүр энд 1235 онд Сүбэдэбаатарын эзсүүлж авсан нөхдүүд цэргийн манлайд явж байна гэсэн үг байхгүй. Хамгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараад огтмол угааж, амийнхаалтаа байнга зүүж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чулган болон анзны шүүс уугаарай. Denk Farm. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш чинь нэлээд олон ус хоёр хуваагдж байгаа шүү дээ. Хүйтэн дайны үеийн гэх юм уу? Чи манайхан өөртөө олон үндэстэй угсаатнуудыг сайхан хуваасан юм шүү дээ. Тэгсэн дээдгүй байх. Нэг хоёрд нь энэ Хевчагийн дайн гэдсэн юу Болгарын дайн болчиход. Энэ чинь зүгээр
Ер нь зорилго нь болгаруудыг дарах Хевчагуудыг дарах гэж явсан дайн биз дээ. Тий. Тэгээд ягаад Булгартай байлддаг? Гэхдээ энэ чинь ийм юм. Хоёулаа Хевчагуудын тухай ярьж хагаад эднэрийг чинь дарахгүй бол болохгүй юм байна. Ер нь энэ Евразийн их тал гэдгийг чинь хамгийн зөв үзүүрт нь манжууд, зөрчдүүд. Тэгээд бид нар Хевчагууд байсан үе шүү дээ. За Хевчагууд дотор олон хуваагдсан. Тэгээд манайх одоо 1219 онд хорезмын эсрэг дайн хийхэд бол хорезмын эзэнт гүрний хамгийн одоо хүчтэй чадaltaй бидэндээ эсрэг үзүүлсэн хүмүүс бол Хевчагууд. Адилхан борон зэрэг. Тэгээд тэд нар чинь бол бидний нүдээр бол цэргийн хүнд гэмт хэрэгтнүүд болсон хүмүүс. Нэгдүгээрт мэрэгдийг агуулсан. Тийм нэг ялтай. Хоёрдугаарт хорезм шахтай нийлж бидний эсрэг байлдсан. Тийм нэг ялтай. Ер нь Зевс үедээ хоёр ч гэсэн явж байхдаа Хевчагуудыг мөрдөж яваад байгаа шүү дээ. Тэр том 1221-с 23 оны том аян дайч. Тэгээд нөгөөдөл ингээ баруун тишээ цугтаагаад тэгээд энэ баруун Хевчагууд руугаа ирээд баруун Хевчагууд нь цаашаа цугтаагаад тэгээд сүүлдээ хонгор. Тийм учраас би бол одоо юу гэдгийг дайны шалтгаан гэхэд хэцүү. Шалтгаан нь бол нутаг зэвсгээ хөгжүүлээд худалдааны зам амыг өөр юм болгож авах тийм ээ. Шалтгаан нь Хевчаг байхгүй. Манай дайсан танад ийш явцсан байна. Өхгүй бол гэл ингээд араас нь явж байгаа. Ийм юм болж байгаа. Тэгээд Хевчаг гэдгийг бас яг тодорхойлсон юм нь их төвхтэй. Одоо жишээлбэл Ханилан аймгийг бол Хевчагийн нэг хэсэг гэдэг тодорхойлцсон. Одоо тэгж үнсээд байгаа. Ханилан үнэхээр тэр Хевчагийн одоо юу гэх юм бэ? Эвсэл гэх юм уу? Конфедерацийн одоо нэг хэсэг нь байсан юм шиг байна. Нөгөө хэсэг нь Емекүүд гэж байгаа. За тэр Емек гэх нь Олбери омог гэдэг нь бол одоо энэ юуны хорезм шах Мухаммедийн чинь ээж нь Тэрхэн хатан гэдэг нь ийм юмнууд яваад байгаа. Тийм болохоор зэрэг ер нь тийшээ явах хэрэгтэй. Тийшээгээ явахын тулд яах вэ? Тэгэхээр чамд ингээд очих зорилго чинь Хунгар шүү дээ. За чи Хунгар хүрэхин тулд нөгөө том төлөвлөлтөө хийн шүү дээ. За замд байгаа Балгаруудыг буцах хэрэгтэй, Башкируудыг талдаа тааж авах хэрэгтэй, Саксинуудыг буцах хэрэгтэй. Орсууд 1223 онд Калка голын ирэг дээр Хевчагуудтай нийлж бидэнтэй байлцсан. За Орсуудыг бүгдийг буцах хэрэгтэй. Тэгээд Унгар орно гэдэг. Ийм том төлөвлөгөө хийж штт. Тэгээд тэрний нэгдүгээр шат гэдэг нь эдэлтэй. Тэгээд Болгарыг буцахгүй бол чи цаашаа Орос руу яаж орох. Та Сүбэдийн нийт өрөндийн дайныг ингээд 3 шат туваасан. Тэгтэл дахиад Булгар чинь дахиад дотроо хэд үе шаттай болчихсон. Тэр үе шатууд чинь дотроо дахиад өгнө. За эхний үе шат нь хизээ эхэлж чинь ямар үр дүнтэй. Бараг эхлээд ялагдаад явцсан учраас дахиад 35 он гээд 6 амжилттай таарад байна да. Тэгээд эхлээд 35 онд чинь хоёулаа Саксинууд руу дайрсан гэж ярьсан шүү дээ тийм. Энэ одоо Каспийн тэнгисийн хойд хэсэг. Энээс өмнө тэр 1223 оны дайны асуудал байхгүй юу? 23 оны дайн тийм 23 оны дайн чинь энд 23. Тийм Зевс үедээ хоёраа. Энэ хоёр чинь нөгөө нэг хорезм шахыг хөөж яваад тэгээд энэ Каспийн тэнгисийн өмнө иргэн тэнд байхад нөгөө хорезм шах чинь энэ Каспийн тэнгисийн нэг арал дээр Дасартчи гэдэг мэдээ аваад тэгээд Сүбэдээ буцаж Чингис хаан дээр ирэхдээ ийшээгээ зөндөө Хевчаг цогтой явцсан. Тэднийг араас нь мөрднөөгээд тэгэнгүүт Чингис хаан чинь за чи одоо тэгнэ чи лидер Хевчаг, Ханилан, одоо Башкир, Саксин, Мажар Монголуудыг хүртэл хэлж байгаа шүү дээ. Тэгээд Орос эдгээр бүгдээринг очиж юу явах хэвээр энэ хурц байлцсуугаа Киев хүртэл яв гэдэг. Кивамины ингээд илчиж байгаа. Тэгээ эдгээр чинь энэ Кавказыг нефт байлдаж гараад Кавказыг нефт байлдаж гараад ирэнгүүт энд баруун Хевчагуудтай тулгарч байгаа байхгүй. Тэгээ эндээс чинь тэр нэг Кочон гэж хаан байна шүү дээ. Тэр чинь энэ авиас зүгтаагаад Оросын вангууд дээр очиод тэгээд 1223 онд
Калка голын ирэг дээр Оросуудтай одоо монголчуудыг эсрэг үзэж байлдаж байгаа иймэрхүү. Тэгээ энэ хоёр чинь Калкад эдрийг буцагчаад тэгээ нөгөө Киевийн хэрэм хүртэл явуулсан шүү дээ. Тэгээ ингэж явж ирсэн нь буцаа авчиж байгаа юм. Буцаад Булгар руу нэг дайрж нэг үзээд тэгээд тэнд нэг ялсан уу ялагдсан уу гэдэг яриадсэн шүү дээ. Тэгээд дараа нь Саксиныг очиж эзлээд тэгээ буцаж 1224 онд Чингис хаан дээр буцаж ирж байгаа энэ дэ. Эн чинь одоо хамгийн анхны баруун зүг рүү хийсэн дэ. Энэ дайны үр дүнд нэгдүгээр Хевчагуудын тухай мэдээлэлтэй болж байгаа. Хевчагуудын дайлмаар манайхан чинь баруун талын улсуудын тухай мэдээлэлтэй болж байна. Хоёрдугаарт энд Сүбэдэ Баатар чи хардын Кримийг эзлэхдээ юу хийж байгаа шүү дээ. Венеци удалдаачтай тохиронд орж байгаа шүү дээ. Генуягийн Судаг хотыг шатааж өгöd Хардингсийн 8-ны монополыг Венеци удалдаачдад өгöd хариуд нь нөгөөдөг чинь баахан дагнуулан сэлжээ авч байгаа байхгүй. 90 цаа хардавны номон дээр бүр Сүбэдэ Баатарын дагнуулан сүлжээ тэр үед бүр Ромын паплан бүрдэг байсан гэж бичсэн. Тэгэхээр тэр ийм Европт юу болж ирснийг бол нөхөр айл эдэм мэддэг болцсон байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр чин тагнуулын сүлжээнд бүр 35 онд бол аль хэдийн юм байна. 23 оноос ч өмнө аль хэдийн ухсарч байгаа юм уу? Ухсарсан байсан гэсэн үг юм уу? Үгүй одоо 23 оноос эхлээд ухсарсан. За. Ухсарсан гэж хэлж болно. Тэгээд одоо ингээд би заримдаа энэ Европын төвчд ингэждэг. Яста Батхан орж ирээд хэрвээ Итали, Франц руу дайрсан бол яана. Тэгээд Оросууд бол бичгтээ бид нар Оросууд амар мундаг байлдсан учраас эдгээр чинь цаашаа явж байгаагүй ядраад цөөрөөд гэдэг. Угаасаа Чингис хаанаас Сүбэдэ Баатар төгсөн юун дотор энэ баруун Европын улс орнуудын нэрс байхгүй шүү дээ. Даалгаварт нь байгаагүй. Даалгаварт нь байхгүй юм. Унгар байд. Тэгээ за яг Польш молшуд бол яг гэж тэр Унгарын вангийн охинтой сууцгаасан тий. Хүргнүүд. Тэгэхээр чин зэрэг хүргнүүдийг бол балбаа шүү дээ. Тэгтээ Польшийг эзлэегүй шүү дээ. Зүгээр хотуудны эзэлж тагаал тэгэл тэр хадамдаа очиж туслахгүй болгож хайчаа явчихж байгаа болохоос гэдэг ч юм уу. Тэгэхээр зэрэг энэ ийм том асуудал. Дээрэс нь бид нэр тооцохгүй байгаа нэг юм байна. Дараа нь эн чин сүүлд нь дандаа нөгөө мамлюкуудтай байлдаад унж байгаа шүү дээ. Манайхан ч. Яагаад гэж байгаа юм гэдэг бас асуулт гарч. Тэгсэн нөгөө энэ хоризмын дайнд дарагдсан Хевчагууд чинь нэг хэсэг нь Кавказд аваад баруун Хевчагуудаа одоо зориод алга болсон бол нөгөө хэсэг нь Иранаас зүүн урагшаага Каир чиглэлд зогцсон баг. Энэ ерөөсөө бичдэггүй юм. Тэр байтугай тэр зогтож явсан нөхдөө чинь дундуур нь Иерусалимыг эзлээд штагаад тэгээд цаашаага Каир руу явцсан. Тэгэхээр зэрэг тийшээ мамлюкуудтай байлдана гэдэг чинь энэ Хевчагыг дарах том одоо ажлын нэг хэсэг яваад байгаа баггүй. Яг зорилго нь хоёулаа түрүү ярьлаа шүү дээ. Шалтгаан нь өөр юм а шалтгаан нь энэ нөхдүүд байхгүй юу даа гэдэг. Энэ тэр үед хоёулаа нэг дэлхийн дан гэдэг сэдвийг ярьж байхдаа тэр үед үнэхээр Хевчагуудад усан онгоцоогоод Америк руу зогтцсон бол араас нь бичгэнж чаддаг Америк тэр үед эзэлчихгүй юу гэж ярьсан. Тэр шиг л юм болж байгаа байхгүй. Чингис хаан дахиад даалгавар жоохон цаашаа гүн өх үйжтэй. Харин тийм. Цаашаага мэдээгүй зэлэг нэг тийм болсон байна. Хоёлаа нөгөө Хевчагийн дайнаас жоохон хөндөрчлээ. Тэгээд эн чин юу бол нэлээд ширүүн тулдаан болсон юм шиг үлээ. Энэ 32 он. Тийм энэ одоо 30 энэ чи 35 он одоо нөгөө Каспийн тэнгисийн тэр авирахыг бүгдээр ингээд зохицуулж хайчаад тэгээ 36 онд одоо яг их Булгар гэдэг л дахиад нэг дай алгасчаад байна. 32 оны Бильярын дай ингэж. Тэр нь Булгарт түрүү хоёлаа хальт ярьсан шүү дээ. 29 32 он энтерт нөгөө баг хүчээр ингээ байлдаад исэн юм а гэд. Тэгээд олигтой үр дүнд хүрч чадаагүй маа гэж. 23 32-ны олигтой үр дүнд хүрээ. 29 32. Байлдан бол болсон. Байлданууд явсан. Ойлоо түрүү зураг харуулсан шүү дээ. Ийм Сүбэдэ Баатар ингэж явсан гэдэг. Тэр зургийг дахиж харуулах уу? За яг тэрийг одоо тэгвэл нөгөө нийт хугацааны энэ 3-2 нэг нь өвтчихэд байна. Үндсэн дайнлага орох гэдэг. Энэ чинь аралда 1232 он. За. Тий. Энэ
29 он гэд. Энэ тулдаанууд бол болоодсэн. Ягаад амжилт өрхгүйсэн гэхэл нөгөө Болгарын хамгаалтын шугам барьцаан гэдээ би чинь яриадсан шүү дээ. Тэгээд тэр хамгаалтын шугамыг цөөн зэрэгтэй давж чадахгүй бутсан гэсэн тийм мэдээ байгаа. Энэ дээр одоо тэр нөгөө хөхтэй жанжин, сүмдээ жанжин гэдэг хоёр жанжины чинь нэр энд гардаг байхгүй. Тэгээд нэгэн тийм амжилт олохгүй байгаад байгаа учраас цагаатай урж өгөөдөд за одоо ишигээ баруун тишээ явъя гэд өгөөдөө хааны зарилгыг гаргуулж явсан гэж. Тэгээ одоо яг жинхэнэ энэ том дайн болж байгаа юм да. За 36-аас 37. Эхлээд 36 онд энэ ч гол дайсан Болгар штэ. Башкируудаа найрцсан. Талын найрцсан. За тал нь яг Болгарын талдаа ороод баялчиж байгаа. Тэгээд энэ Болгарыг эзэлж авах тулдааныг одоо юуны тэр Биляр хот, Булгар хот гэдэг энэ хотуудыг эзэлж авах тулдааны тухай энэ Рашидадын судрын чуулган гэдэг энэ их сурвалжуудаар бичсний үзэхэд бол нэлээд том тулдаанууд болсон байгаа байхгүй. Жишээл одоо Болгар хотыг эзэлж авах үед бол манай одоо нөгөө хэрэм рүү чулуу шидэгч рүү Болгарууд шүн гарч дайраад чулуу шидэгчийн шатаагаад өдргээд их ширүүн юмнууд болсон баг. Тэгвэл биднэрт деталь байхгүй. Энэ болсон тулдааны гол тулдааны тухай бол тэр Шаяголын тулдаан тэр эндүрээд биччихээ гэд бичсэн юмыг харахад бол их том тулдаан болсон шинж байгаад. Тэгээд яг шийдвэрлэх үед бол Монголын юунууд Монгол цэрэг зүрх суглах байлдаан гэдгээ хийгээд жагсаалаар дайрж ороод Болгарын хаан Рашидын судар дээр Келар гэж бичсэн. Келар гэдэг хүний нэр биш нөгөө хааны цол. Тэгээд Келарын асар руу хүрээд тэгээд асар нь нурж унсан гэж. Тэгээд асар нураад унгууд нөгөө байлж исэн Болгар зэргүүд чинь дууслаа баларлаа гэж цухтаасан гэсэн. Өөрөлдвөл ялт тэндээс тэрнээс тийм амар биш байсан баг. Хоёрдугаарт Болгарын цэргийг одоо цэрэгтэй байлдах гээд энэ хамгаалтын шугам байсан гэсэн шүү дээ. Тэр хамгаалтын шугам дээр ирэх үед юу яаж байгаа Сүбэд энэ тэнд байгаа бүх хангуудыг дуудчих. Тэгэхээр бүх зэрэг төвлөрүүлсэн баг. Бүх зэрэг төвлөрөөд иржээж энэ Болгартай байлдсан гэхээр Болгарууд бол их хүч төвлөрүүлж байлдах гэж ирсэн. Ийм болж харагдаад байгаа юм л да. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэр гүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Ингээл дууссан уу? Ингээд дуусаагүй. Тэгээ Болгарыг чинь бас болоогүй. За. Эднэр чинь Сүбэдч бас сайхтар дотор нь хагалж байгаа шүү дээ бас. Яг л Рашидын судар дээр тэгэхэд Болгарын юу ноён баян жихүү гэдэг хоёр ноён ирж одоо тэгээд дагаар орсноо илэрхийлээд маш их бэлэг сэлт авч утсан гэж бичсэн. Тэгэхээр зэрэг бас тэр чинь ганцхан ташуураар үзэхгүй байхгүй бас нөгөө луу муунгаа өгöd байгаа. Тэгээд яг энэ дараа нь энэ баян жихүү хоёр чинь дагч эргэж бослог гаргана л да. Тэгэхдээ тэр үедээ бол ингээд нэг хэсгийн эсэргүүцлийн үзүүлэлт байлаад дагаар орлоо шүү гэд ингээд явцсан ба. Тэгээд 36 онд ингэчээд тэгээд банд дуусчихгүй гоо шүү дээ. За. Яг гэвэл цаашаа манайхан чинь Мордва одоо энд Магша Мордва гэд хоёр нэр бичсэн байгаа үстэй Магшаа эсэргүүцэж байгаа. Эрзя гэд энэ Мордвагийн нэг хэсэг нь манайхаа дагаар орцсон нөхдүүд нь явж байгаа. Дээрээс нь ийшээгээ нөгөө Каспийн тэнгисийн ижил мөрөн гатлаад Каспийн тэнгисийн одоо баруун эргээр нөгөө тэнд байгаа хевчаагуудаг энэ бол мөнх хаан хөөж тууж иглээд тэгээд энд нөгөө бачмааны чинь барьж авч цаазалж байгаа. За тэгээд тэрнээс гадна Ватякууд, Суварууд гэдэг бол одоогийн Чувашууд. Ватякууд гэдэг нь бол одоогийн Удмуртууд. Одоо байгаа үндэснийх нь нэрээр эдрий чинь байлдан дагуулж байгаа. Тэр тухай бол ерөөсөө ямар ч одоо тийм тодорхой
их сурвалжийн мэдээ их багтай. Зүгээр тийшээгээ тэр дагуулж ирсэн гэсэн ганц өгүүлбэрүүд л байгаад байгаа юм л да. Үнэхээр дайм байлдаан болоод дагуулсан юм уу? Дахиад очихоор нөгөөдөл нь базар байна, болио таныга дагаар урыг дагаар урцсан юм уу? Тэр бол бас нэг тодорхойгүй. Энд бас нэг дурдахгүй өнгөрч боломгүй нэг сэдв байна. Хөвчөөгд бүгдээрээ мэдэртэйгээ байлдаад ирсэн юм уу бас. Бидний дагаар урсан хөвчөөгд бас их байсан. Ялангуяа хандлан Емекүүдийн дундаас. Бүр энэ дайны үед Сүбэдэ Баатарын одоо их баруунгаар явсан Хевчаг ноёны нэр дурддагддгийг. Тэгээд дараа нь ерөн зүгээр энэ үе шатанд бол Монгол цэрэгт бол Хевчагуд нэг байгааг бох. Чи Хевчагуудыг эзлэхээ хөвжөө цэргийг хийх нь Хевчаг байвал гэдэг. Айхуу бол тулдаанд орох гэжсэн тал нь урууж алга болоод бүр балаа юм болно шүү дээ. Тэгэхээр энэ үе шатанд бол Монгол цэрэг нэх байсан баг. Гэхдээ энэ үе шат дуусах үед бол Хевчагийн олон ноёд Монголыг дагаар орсон. Тэгээд тэд нар чинь сүүлдээ Монголын систем дотор карьер хийгээд тэгээд сүүлдээ бүр Юаны хаадыг томилдог ил төмөр жанжин манжин гэдэг нөгөө Шидбулгийн хааныг алдаг одоо юунууд Хевчаг зэргийн ноёдууд гэдэг ийм юмнууд сүүлдээ гарч эхэлсэн байхгүй. Тэгээд энэ дотор бол хүмүүсийн нэр одоо зөндөө гарах хоо хаалаа буга хинжүүлээ Жангир энэ гэдэг их олон Хевчагийн олон баатруудын нэр бас түүхэнд гардыг. Тэр нь бол бидний дагснууд. Таны ярьж байгаа түүхэн үед чинь бас зүүн баруун гэсэн хоёр Хевчаг байна тий. Байршлын үед юм эсвэл тодорхой угсаатны ялгаанууд байд юм уу? Гарал үүсэл ойртой энэ Хевчагийн холбоо гэдэг нь бол баруун тал нь тусдаа зүүн тал нь тусдаа байдаг. Зүүн тал нь одоо дээштэй Хевчаг буюу голцоо Казахстаны тал оршиж байгаа. Энэ дээр бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Энэ Шниткегийн цикл гэж чивтэр нэг дугаар дээр нэг дурдсан юм. Дулаар л явсан юм гэдэг. Тэгээ энэ зүүн Азийн мусон байна шүү дээ. Зүүн Азийн мусууны хамарсан нутаг одоо яг 13 дугаар зуунд сайхан бороо ховор илбэгтэй одоо монголчуудын хэлээр усан жарган гэдэг нь болоод тэгээ мал унар нь илбэгшээд мал унар нь илбэгшгэлээр хүн өсөөд тэгээд ийм нэгдмэл улс гүрэн бий болох энэ процесс явсан. Гэтэл яасан бэ гэсэн чи одоо энэ бүр тэр үед нэг зүүн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа гэдэг том эрдэмтдийн судалгаанд төрж Шниткегийн циклийн тухай. Тэгээ энэ үед яасан бэ гэсэн чи энэ усан жаргангийн хамарж байгаа одоо тэр их сайхан чигдэг болж байгаа нутаг шүү дээ. Энэ чинь Манжуурын тал, Монголын их тал, Алтай нуруунаас зүүн тишиг. Алтай нуруунаас баруун тишиг хамраагүй. Тэгэхээр тийшээ жоохон гандуу байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ нөхдүүд чинь нөгөө хоорондоо нэгдэх болцоо их мөн. Чиний одоо хэрэглэх нөөц чинь бага байвал чи нөөцийн төлөө хоорондоо алалдаг шүү дээ. Тэрнээс биш илүү юмтай болчиход байгаад байгаа улсууд биш. Тийм үү? Өмнө тийшээгээ төвдийн өндөрлөг хамрагдаагүй байна. Тэрэнд. Тэгээд тангадууд суларж байгаа нь тэр. Манжуурын тал юунууд зөрчдүүд төрүүлж хүчрхэгжээд улсаа байгуулад гарч ирээд алтан улс болоод биднийга дарлах гээд үзээд исэн. Бидний хүчрхэж байгаа. Гэтэл баруун талд бол ингээд дандаа тусдаа. Эднэрт бол юу эрэлхийг зориг дутаагүй, байлдааны арга тактик дутаагүй, техник одоо дутаагүй. Эдгээр юу дутсан бэ гэсэн нэгдсэн зохион байгуулалт дутчихж байгаа. Монголчуудтай байлдаг. Монголчууд ч бол нэгдсэн зохион байгуулалттай. Дээрээс нь хятадын давуу техник технологиг авчихсан ийм цэргийн хүч ирж шít. Өөдөөс нь яг зоригтой адилхан ном сумтай адилхан сэлэмтэй тэгсэн мөртөө одоо жишээлбэл энд байгаа Хевчагийн нэг аймгийн зархич бол аймгийн хэмжээний одоо дайны сэтгэдэг хүн байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний үүдээс нь Сүбэдэг үе уучлаарай шар тэнгисээс Будапешт ортол сэтгэдэг хүн байлдааны аппарат толгойлоод төлөвлөө явж яхад тэрмүү Хевчаг яах ячдаггүй шүү дээ. Яг ийм л юм болсон байна. Тэрнээс чи Хевчагууд бол тийм зориггүй зүрхгүй хүмүүс биш үү. Тэгээ аажимд дараа нь яг юм чи нөгөө Алтан урдын нэг хэсэг болцоогоод
Тэгээ Алтан ордын ноёдууд болоод дээрээс нь Юан улсын ноёдууд болж ингэж хувирсан л да. Өөрөөр бидний одоо юу гэх юм да хамтран захирагч нар болж хувирсан байна. Тэгэхээр Булгарын хаант улсыг эзлэхийн тулд монголчууд 20 гаруй жил зарцуулсан болох ч байна да. Одоо жижиг тулдаанууд нь оруулал тэгэн шүү дээ 1200 бараг 23 оноос эхэлж шүү дээ. Тэгээ 36 хэлж тийм. Энэ орнд ч бас бослого бас гарсан баахан таны хэлсэн. Энэ эзлэгцэн хойноос бослого гарсан. Дараа нь ч гэсэн дахиад энэ чинь 38 онд зүүн хойд Оросын ванд улсуудыг буцагчид чи ээлжийн амралтаа авах гэж буцаж яваагүй шүү дээ. Энд нөгөө Баян жахуу хоёр чинь бослого гаргасан байна. Тэгээ чиний ард талд чинь бослого гаргаад асуудал үүсгэж эхлэхээр чи урагшаага явах хооронд ардлаа эхлээд цэгслэх хэрэгтэй болно шүү дээ. Тийм учраас Оросуудыг бүгдийг буцагцсан аа. Тэр хоёрын бослогыг даръя гэж буцаад явсан улс байхгүй. Тэр чинь нэг тий талд очиж ээлжийн амралтаа идэх гэсэн хүмүүс биш. Тийм болохоор энэ бол их амаргүй байсан ер нь бол. Сүүлдээ эн чинь манай их Монгол улсын системийн нэг хэсэг болоод тэгээ Болгар нэрнж орхигдоод татарууд болцгоогоод тэгээд ирсний дараа бол энэ Алтан ордын бас нэлээд том цэргийн хүч болж байгаа. Энэ улсыг бид нар байрлан дагуулж байгаа нэгдүгээр энэ чинь юу за энэ хавьд байгаа хамгийн том цэргийн хүч гэж бодъё. Хамгийн гол нь ижил бүрний худалдааны зам. Эдийн засгийн асар том агуулгатай. Чи Европт ширэм хизээ хайлсныг мэдэх үү? 16 дугаар зуун хүрч хайлсан. 13 дугаар зуунд Болгарт хайлдаг байсан. Тэгэхээр эдгээр чинь технологийн хувьд бол Европыг дагуулахгүй технологитой нөхдүүд сууж байгаа байхгүй юу? Ер нь бол бид нар одоо нөгөө Европын урд үйдэг болохоор тэгж сэтгэдэг байгаа болохоос ш тэр үед бол энэ татарууд чи Европуудаас илүү технологитой хүмүүс байсан. Одоогийн Орос дахь татарууд, Татарстанчууд ба Булгарууд шууд хамааралтай юм уу? Шууд хамааралтай. Хэл, соёл тийм бүх юм адилхан. Газар зүйн байр шил. Зүгээр Булгар нэр нь болоод татарууд болсон. Тэр бол Монголын эзэнт гүрэн гэднийг амар том тогоонд бахан амтай авчид нийлүүлэг буцалгаа томлж хутгаа хийчихэж байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дотроос эднэр чинь татар гэдэг нэршилтэй болж гарцгаасан хүмүүс байна. Одоогийн Татарстанчууд бид өөрсдийгөө бас бид нартай наах гэдэг нэг ч хамааралтай биш юм шүү. Вот нэрнээс өөрнөх юм баг. Яг дараа нь мэдээж Алтан ордын үед бол эднэр чинь Алтан ордын цэргийн бас хүчний нэлээд том хэсэг байж энэ Орос морстай байлдах. Тэр юмд бол эднэр явсан л да. Тийм учраас бас ч гэж өөрхий нэгэн цагийн байлдааны нөхрөө бас цаашдуулах гэж яах вэ те. Гэхдээ гарал үүсэл удам угсаа талаасаа бол өөр л юм байна. Нүүдэлчт юм байна. Нүүдэлч хоёулаа бүр хаа байсан юунаас эхэлсэн шүү дээ. Гэхдээ Монголын нутгаас эхэлж байгаа шүү дээ. Тэгээ ингэж явсаар угаад их Болгар болоод их Болгараас давсалаад тэгээд энэ ижил мөрний Болгар болоод ижил мөрний Болгарууд ч одоо татарууд болчихж байгаа. Хүний толгой баахан эргүүлчихгүй яаж юу вэ? За энэ гээгцэн гэж би ярих гэдэг нь энэ түүхийг бид нар мэдэхгүй байхгүй яагаад юу ч болоод байгаа юм тэгээд ингээл яг түүхэнд бичгтээ бараг тэгж явж байгаа замдаа нэг нөхрийг алгадаж унгаач цаашаа явсан шиг бичээд байгаа. Үнжи юу алгадаж унгаа амар байлдаан болсон. Энэ Булгарыг эзэлсэн дайны үр дагавар нь юу гэсэн үг? Цаашаа чөлөөтэй явах боломж нэгдэж байна. Энэ ижил мөрний Болгарын эсэргүүцлийг дараад эзэл дуусны дараа Сүбэдэ Баатар чинь өөрийнхөө ордыг ижил мөрний баруун рүү татчих босч байгаа. Өөрөлдвөл энэ хэсэг аюулгүй болчихлоо гэсэн үг шүү дээ. Аюулгүй болчихж байгаа учраас чи Жанжистава энэ Казахстаны талаас энд авчиж байрлуулж байгаа байхгүй. Энэ яаж юм гэхээр дараагийн шатны дан эхлэх төлөвлөл бэлтгэл бүх юмыг хийж байгаа. Яг тэгвэл энэ Болгаруудыг дарсны дараа Монгол цэрэг бол яхах байхгүй. Оросын ванд улсуудын хил дээр тулаад ирж байгаа байхгүй. Яг тэгээд Мордва одоо нөгөө нэг бахан жижиг аймагуудыг дарсан гэдэг жисэн шүү дээ. Тэр бол энэ тэнд байгаа жижиг нөхдүүдийг дарахын дараа өөрийнхөө харьяанд оруулахын оруулаад ингээд
Ячаад тэгэхээр цаана үлдэж байгаа том цэргийн хүч бол Оросууд. Монгол ортол. Тэдрийг орхиод цаашаа явж болохгүй шүү дээ. Ардлаас ч дайрна шүү дээ. Тэгэхээр зэрэг дараагийн шат бол Орос. Энийг хоёлаа дахиад нэг биш дээр ярих бах тэр нэг ярихгүй бол бас болохгүй яг гэвэл Оросууд ч амар битсээр гоод бас энэ дайны тухай бидний ойлголт нэг шал өөр юм болоод хөрсчээд байгаа. Тэрнээс биш энэ дэр яг субэдэн яаж төлөлт хийсэн гэдгийг харах юм бол бас нэг тийм ажил биш. Тийм байна. Гэхдээ яг энэ нэгдүгээр шатыг дууссаны дараа Оросын шат эхлэх хүртэл бол энэ их том тал одоо эн чинь Урал мөрнөөс ижил мөрөн хүрсэн энэ их том тал байна шүү дээ. Энэ их том тал бүгд сайхан тайван амглан бас болчоогүй энд жижиг одоо айлданы юмнууд бол яваад байсан. Тэгэхдээ гол нь юугаа том цэргийн хүчүүд дараад авсан баг. Энэ чинь Мөнх хаан чинь энд зөвхөн юунуудыг хевчаагуудыг хөөж зайлуулахгүй байгаа шүү дээ. Энэ боловцыг бичсэн байна. Оросоор боловцыг. Хевчаагуудыг хөөж дарсан хэрэг биш дээ. Энд чинь ингээ алаанууд энэ Кавказын хаталт байгаа. Тэгээд лезгийн черкес одоо юусэн хар буман уулынхан энэ тэрийг бас дарсан байхгүй. Тийм том операц явсан баг. За нэвтрүүлгийн цаг дуусчин. Тэгээд нөгөө Хевчакийн тайныг дахиад та цувралаар л хийхээр болж ийн гэсэн үг байна. Тий. Ингээд нэгдүгээр үе дуслаа тий. Хевчакийн өрн зүг дараагийн дугаар дээр хоёулаа болж игэл 2 3 дугаар үе Оросын 2 одоо бүлэг банд тулсаад байна шүү дээ. Тэрийг нэг доор ярьчихыг бодъё гэж бодчих. Тэгээд дараа нь Европын операц руу орох баг та. За тэгвэл өнөөдөр нэвтрүүлгийг үүгээр өндөрлөө. Дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараад огтмол угааж, амийнхаалтаа байнга зууж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чадран болон ансны шүс угаарай. Denk Farm